Сайн бацгаана уу? Сонон байна. За. Ирэх сарын төлөө уншлагадаа тавтай морилно. 3 групп байгаа. Групп номер 1 The World. За, ямсах үзэсгэлэнтэй өнгөтэй үзэр байна. Групп номер 2 Six of Waves Nemo гэд нэрлэе. За, групп номер 3 Eight of Clouds. Шувуу гэд нэрлэе. Галуу юм шиг байна тий. Би тэлгүй байна. Комментсд бичиж өгөөрэй. Энэ ямар шувуу шиг харагдаж байна. За тэгээ мэдээж ирэх сарын төлөвөөрөө болохоор бүгдээ яг хардаг асуултуудаа харна. Эхлээд таны одоогийн байдал бөгөөд одоогийн байдалд таарсан зөвлөгөөг. За тэгээ ирэх сарын төлөв ямар байх вэ? Ирэх сард шинээр таны амьдралд орж ирэх гоё зүйлс юу байх вэ? Ирэх сард болгоомжлох анхаарах зүйлс юу байх вэ? Гэдгийг харж өгөх болно. За нэмэлт хэсэг дээр нь болохоор ирэх сарынх нь нарийн ширийг нь харна. Тэр нь ирэх сарын санхүү нь ямар ах вэ? Хайр дурлалын амьдрал нь ямар ах вэ? За тэгээ зүүн бэлэг сүнсний чадвар нь ямар байх вэ гэдгийг харж өгөх болно. Хэрвээ та хайр дурлалын уншлах сонсомоор байсан гэхдээ нэмэлтийг амааргүй санагдаж байгаа болвол миний бичлэгийн санал руу ороод скроллдож агаад хамгийн татагдж буй хайр дурлалын сэдвтэй уншлагыг дараад ороход тэнцээ тань зориулсан зөндөө арга мэдээлэл байх юм шүү. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож агаад хамгийн татагдж буй группийг сонгоорой. Групп номер 1 уншлагадаа тавтай морил. За та The World хорвоо ертөнц You are complete. Та бол бүрэн бүтэн юм аа гэдэг хөзрийг сонгосон байна. За тэгэхээр яг одоо та үнэхээр аз жаргалтай гой байдалтай байж болзошгүй. Гэтэ шууд хөзөрнөөсөө шалгаж харцгаая. За хөзрөөр харцгаая. Групп номер 1-ийн яг одоогийн байдал нь ямар байна? Энергийн шалгалтын нэмж өгье. Энергийн шалгалтын үеэр нь групп номер 1 нь яг таны групп мөн үгүй юу? Ойлгомжтой болох болно. За таны үзрийг харъя. King of Cups доош харсан байна. Окей. За аструудаа шийдэж үзье. За би астрологч биш учраас Плуто баха. За тийм ээ Плуто гэж тэмдэгт хүн байна. King of Cups доош хараад гараад ирсэн. Окей, дахиад үзэрнүүдийг бол нэмэлт мэдээлэлүүд авъя. Групп номер 1 одоогийн байдал ямар шиг байдалтай байна. Одоогор л яоцгүй байна гэж харагдаж байна. За жоохон таны сонгосон үзэр нь World You are complete гэх үзэр нь болохоор таны яг одоогийн нөхцөл байдал үнэхээр гоё төгс окей аз жаргалтай байгаа гэж хэлж байгаа юм шиг үзэр сонгосон боловч яг одоогийн байдлыг нэлтгэж байгаа үзэрнүүд нь дандаа жоохон яоцгүй, аз жаргалгүй тэгээ жоохон сэтгэл ханамжгүй үзэрнүүд гарч ирсэн байна. Юу тохиогод байна вэ? Хин нэг үнтэй холбоотой асуудал бол мөн байна. Сайхан нөхцөл байдлыг хараа зөвлөгөөг нь хэлээд өгье. Core. They're secondary always put yourself first. Юу ч болсон өөрийгөө номер 1 тавиарай гэдэг зөвлөгөө гарч ирсэн байна. За групп номер 1 та яалтчгүй хин нэгэн магадгүй эрэгтэй хүнийг тэг юм сэтгэлгүй хүүтэн хөнди юм муухай гэдэг ч юм уу тэг тантай жоохон муухай харцдаг ийм эрэгтэй хүнийг өөрөөсөө дээгүүр тавьсан байх магадлал айгүй өндөртэй байгаад байна. Хэрвээ энэ эрэгтэй хүн биш бол ажлыг бэлэгдэж байгаа ажил карьер ингээ ерөөсөө муухай төрлийн танд гоё санагддаггүй, үеиг санагддаггүй, таныг эргүүлээд хайрладаггүй ийм төрлийн ажлыг өөрөөсөө илүү тавиад байна гэж харагдаж байна. За тэгээ энэ нөхцөл байдал дээр яаж л яасан учрыг нь олноо, би бууж өгөхгүй гэдэг ч юм уу те би л учрыг нь олох хэрэгтэй гэсэн юм энерги айгүй хүчтэй мэдрэгдэж байна. Гэхдээ энэ асуудалд ч
энэ асуудал ерөөхдөө бол таны амьдралын хүрээний зүйл бол биш ээ. Одоо энэ хүн бараг таны нөхөрч гэж болно те, гэр бүлийн гишүүн байж болно. Гэхдээ гэр бүлийн гишүүн гэдэг чинь эцээ эцэс танаас тусдаа хүн болмоо ихэр төлнөл биш бол танаас тусдаа хүн мөн байдаг. Таны хүрээний зүйлс гэдэг нь таны өөрийн амьдрал, өөрийн өдөр тутмын рутин те, ямар хоолыг идэх, ямар биеийн дасгал хийх, ямар хувцас өмсөх, ямар ажлыг хийх, ямар орчинд байх, ямар эмоцийг мэдрэх гэдэг иймэрхүү зүйлсүүд 100% таны мэдлэгийн дор байдаг зүйлсүүд байгаа. Та энэ зүйлсүүдийг юунаас ч илүү бүхнээс илүү номер 1 тавих хэрэгтэй. Гэтэл энэ зүйлсүүдийн таны тэ амар амгалан, сэтгэлийн амар амгалан, орчных нь аюулгүй байдал, хангалуун байдал гэдэг зүйл нь энэ гадны нөлөөнөөс хамааралтай байгаад байна. Тэгэхдээ би бас энэ буруу бодлын алдааг ойлгож байна. Яагаад гэвэл маш ялангуяа энэ нөхцөл байдал нь ажилтай холбоотой бол тэ, эсвэл энэ нөхөр хань болж байгаа хүн нь гол мөнгийг нь олдог хүн болол гэдэг ч юм уу тэ, эсвэл ямар нэг амлалтай холбоотой, эсвэл эцэг хүн ч гэж болно тэ. Ийм хүн бол мэдээж энэ хүмүүсийг хийж байгаа үйл таныг ингэж ундууцуулах гээд оролдож байгаа оролдлого бүтлгүүтгээсээ илүүтэйгээр амжилттай байх магадлал их байхааг нь би бол ойлгож байна. Ийм нөхцөл байдал нийгэмд үнэхээр түгээмэл байдаг тийм. Гэхдээ тийм байх шаардлага байхгүй. Тэгээс ахуус нь бол ойлгуулмаар байгаа улмаас одоо энийг харуулж байна. Тэгээ та энэ хүнийг өрөөсөө номер 1 тавьжээ. Тэгээ энэ хүн тань нөлөөлдөг байх зөвшөөрлийг энэ та түнд өгчээ. Тэгээ ингээд энэ хүн танд нөлөөлөх ёсгүй шүү дээ. Энэ хүн танд нөлөөлж болохгүй. Ер нь энэ хүн байтугай юу ч ажиллаж чадгаа те, юу ч таны амар амгалан нөлөөлж болохгүй. Та ингээд сохорч зоосгүй гудамжинд амьдарч исэн ч гэсэн яг үнэндээ сэтгэлийн амар амгалан алдахгүй байж болдог. Сэтгэлийн амар амгалан юуг мэдрэхгүй байх гэдэг энэ эрх чөлөө хүч чадлаа та алдахгүй байж болдог. Тэгээд энэ сургаалыг сурахын тулд та бүр гудамжинд гарan байж тэр сургаалыг нийгэм ойлгох шаардлага байхгүй. Одооноос ойлгоод, одооноос өөрийн хүч чадлаа буцааж аваад эрч хүчтэй болох, эрх чөлөөтэй болох бүрэн боломжтой юм шүү. Тэгээд хэрвээ энэ сургаалыг ойлгохгүй байх юм бол амьдрал ингээд дордоол гэдэг. Хэдийн ямар яаж иж ойлгох ёстой юм гэтлээ ингэж дорддог. Бусад хүмүүс надад нөлөөлд юм байна. Бусад хүмүүс намайг хохироод юм байна, тий. Би бусдыг өөрөөсөө дээр тавих хэрэгтэй байна гэдэг энэ бодлын алдаа ингээд танд үгүй шүү гэдэг үгүйгээ би өөрийгөө л нэг тавих юм байна шүү дээ. Миний амар амгалан чи миний хүч чадлынх юм байна шүү дээ гэдгийг та нийгэм ойлгох хүртэл энэ нөхцөл байдал ингээл дордоод байдаг юм төрлийн нөхцөл байдал юм шүү. За энэ дэр яг одоо хийх ёстой гэдэг ч юм уу, яг сонсох ёстой зөвлөгөөг нь харъя. За сахуснаас нэрх зөвлөгөөг нь харъя. Жохон хүнд зөвлөгөө байна. Гэхдээ хэрэг болнохаа гэж найдаж байна. Тусланахаа, сонсох хэрэгтэйсэн бахаа гэж найдаж байна. За зөвлөгөөг нь сонсъё. Энэ нөхцөл байдалд яавал зөв групп номер 1-ийн зөвлөгөөг харъя. Adaptability. Энэ нөхцөл байдал та ер нь жоохон ухаантай хандах хэрэгтэй. За магадгүй та ингээд шууд холтчиж болохгүй, шууд өөрийгөө дотоод авч болохгүй ийм нөхцөл байдалд бол мэдээж байгаа юм шиг харагдаж байна. Нилээн орооцолтцсан энэ хэрэг бол байна тий. Гэрээ хилцээрэр ч юм уу, эсвэл гэр бүлийн андгаа тангаргаар ч юм уу тий, эсвэл дундаасаа үр хүүхэдтэй ч гэдэг ч юм уу. Ямар ч зүйлээс орооцолтон бол байна. Амархан ингээд шийдэл болцдог зүйл бол биш гэж мэдээж харагдаж байна тий. Энэ нөхцөл байдалтай ухаантай хэрэгтэй. Юун түрүүнд та өөрийгөө сонгоно, тэг өөрийгөө сонгочоод за тэгвэл би одоо энэ нөхцөл байдлаас өөрийгөө татаж авахын тулд өөрөө дараа нь эцэст амар амгалан болохын тулд яг одооноос ямар алхам хийх ёстой вэ? Хинд юу гэж хэлэх үү гэдгээ бодолцож үзнэ, анхаарч үзнэ те. Ер нь жоохон сэргэлэн байх хэрэгтэй гэж харагдаж байна шүү. Энэ бол таны зөвлөгөө. Та болохоор заавал нөө нэг юу одоо юу гэдэг нь те. Одоо дарангуулагч хүн ирээл таны дарангуулах гэхэд нь та ингэж жоо сэргэлэн байгаад аргалаад гэдэг ч юм уу, эсвэл бухалтаад ингэж болох байтал та тэгхийг муу эсвэл юм худлаа ярьж гин гэж ингэ боддог байж болцсошгүй. Тэгээд тань ямар нэгэн гимшил мэдрэгддэг бол энэ гимшлийн хэрэгсэл ерөөхдөө бол танд хизээж хэрэг болдоггүй. Гимшил гэдэг зүйл хизээж хэрэг болдоггүй. Тэг гимт хэрэгтэй хүн гимшил мэдрэх ёстой л гэдэг те. Гэхдээ гимшил мэдэрдэг гимт хэрэгтэй уламж буруу зүйл хийх гэдэг талтай оронд нь тэр тухайн гимт хэрэгтэй хүн юу мэдрэх ёстой вэ гэдэг ихлээр
За би өөртөө арчаатай болох хэрэгтэй юм байна. Бусдыг хайрлах хэрэгтэй юм байна гэсэн юм хайр гэдэг зүйл хөтлөгдсөн жоохон үлгэрийн юм ярьж иж болцсошгүй тийм хайр гэдэг зүйл хөтлөгдсөн байвал хамгийн сайн ахилтыг гаргадаг, хамгийн сайн өөрчлөгддөг, хамгийн зөв зүйлийг хийж эхэлдэг. Байгаль гимшил гэдэг зүйл хизээж хэрэг болдоггүй юм нэг эмоц байгаа. Тэгэхээр энийг тавьж явуулаад сайн сэргэлэн байгаараа гэсэн зөвлөгөө гарч ирж байна. За, групп номер 1-ийн ирэх сар нь ямар байх вэ? Харъя. Групп номер 1-ийн ирэх сарыг харъя. Ирэх сарын ерөнхий төлөвийг харъя. Групп номер 1-ийн ерөнхий төлөв ямар шүү байх нь? За, групп номер 1-ийн ирэх сард амьдрал нь орж ирэх шин зүйл юу байх вэ? За, групп номер 1-ийн ирэх сард анхаарах болгоомжлох зүйл юу байх вэ? Chariot. Окей, за. Групп номер 1 та ирэх сард юу нэрч хүчтэй байх олон их зүйлийг хөөх, хөөцөлдөх, зохицуулах, урагшлуулах боломжууд их байх болно. Энерги эрч хүч нь өөдрөг энерги нас тань хангалттай байх болно. Ингээд нураад гацалтанд орж байгаа бол харагдахгүй. Гэхдээ анхаарах болгоомжлох зүйл ингээд гэх юм бол таныг гацалтанд орсон юм шиг, тэг хөдөлж болохгүй болсон юм шиг, өөрчлөлтийг акцийг гаргаж болохгүй болсон юм шиг юм гацсан мэдрэмж төрүүлсэн зүйлсээс болгоомжлоор анхаараарай. Таныг ингэж чамд өөр арга байхгүй гэдэг ч юм уу те ийм гацалтанд орсон өөр арга байхгүй гэсэн ийм мэдрэмжийг төрүүлэх гэсэн нөлөөнүүд ирэх сард байх болно. Энэ нь гэхдээ худал байх болно. Энэ бол зүгээр л те таныг ингэж чангаах, татах гэсэн орлогын нэг байх болно. За бас шууд утгаараа машин тэрэгтэй холбоотой асуудал гэдэг ч юм уу те хүнд машин тэргээ зээлэхгүй байх. Хүний машиныг бас авахгүй байх гэдэг ч юм уу те ийм зүйл байж болно. За гэхдээ энэ нь яг уу the chariot нэрш тишээ хөдлөхгүй байхыг нөхөхгүй байхыг өөрөөр орн руу явахгүй байхыг бас бэлэгдэж болно. Гэхдээ таваараа мэдрэмжээр мэдрээд үзээрэй те. За амар том ажиллаар гадагшаа явах гэжсэн ганц энэ уншлагаас болоод тэрийг болчих бас болохгүй те. Үнэхээр тэр гадагшаа явах, гадаад руу явах суралцсан зөв санагдаж байгаа бол тэрийг хийгээрэй. Гэхдээ гадаад явах эсвэл нүүх, хөдлөх, суух те юм том амьдралтаа том өөрчлөлтийг оруулж ирэх гэж байгаа. Тэгээ тэр нь жоохон цаг нь болоогүй ч юм шиг санагдаад байвал, дэмэж юм шиг санагдаад байвал тэрийг түр зур адснаад хийхгүй байвал зүгээр юм шүү гэдэг зөвлөгөө гарч ирж байна. За амьдралд нь орж ирэх шин зүйл болохоор шин гой зүйл нь болохоор Three of Pentacles тань зөндөө их амрах боломжууд гарч ирнэ. Зөндөө их ажлаас чөлөөлөгдөх юм боломжууд гарч ирнэ. Энэ боломжуудыг атгаараа хүмүүс нөө амрах боломж гарч ирэнгүүт баярлангуудаа өөр ажлыг явуулдаг тий. Сайхан ингээ амраад, назгараад, ингээ сайхан буудан дараа сайхан залхуураад суух ёстой байтал тэхгүйгээр завтаа болчлоо тэгвэл гэрээ цэвэрлэе гэдэг ч юм уу тий. Ингээ өөр ажил хөвөө явуулдаг тэхгүй. Сайхан энэ боломжийг атгаараа ингээ ерөөсөө юу ч ажил хийхгүй үнэхээр бүтэн биеийн амралтыг өөртөө өгөөр ийм боломжууд нь олдноо гэд мэрсээр олон ч удаа олдно. Нэг том боломж ч олдож болцсохгүй гэж болцсохгүй ямар ч хэлсэн зөндөө ийм жижиг боломжууд бол зөндөө олдноо гэд ийм амрах боломжтой үе болгон дээрээ сайхан амраарай. Тийм. Тэг яг хуу та энэ амрах боломжтой үед ихэндээ жоохон дурамчхан хүлээж явж болно. Нөө би чи ажиллахгүй бол миний мөнгө санхүү төгрөг яах вүлээ гэд мөнгө санхүүндээ санаа зовх зүйлс толгорч болно. Санаа зовхгүйгээр гээ юу гэдэг хорвоо ертөнд сахиусууд нь цаанаас нь амрааж өгж байна гэдгийг эртнээс одоо ойлгоод тэгээд сайхан итгэл найдвартайгаар амраарай гэсэн зөвлөгөө гарч ирж байна. За энэ тус бүр дээр нь би дэлгэрэнгүй дэлгэрүүлэх хөзрүүдийг харъя. За. Feelings, recognition, clarity. За тийм. Ирэх сард анхаарах зүйл бол та ерөөсө 100% ойлгож байгаа 100% ойлгомжтой биш байгаа зүйлсүүд дээр болгоомжтой байгаарай гэж би зөвлөе. Тэгээ ингээд нэг жоохон зөв буруу юу нь ойлгомжгүй, сайн хүн үү муу хүн нь ойлгомжгүй, одоо хийхүү дараа нь хийхүү ойлгомжгүй. Иймэрхүү зүйлс болгон дээр ер нь нэлээд адснах хэрэгтэй, ажиглах хэрэгтэй, хүлээх хэрэгтэй үйлдэл хийхгүй байвал цохноо. За
Тэгээд эх сар таны амьдрал зөндөө гайхамшгүй тохионо гэж харагдаж байна. Тэгээ энэ гайхамшгууд нь тохиолдлууд биш байх болон тохиолдлууд гэдэг ч юм уу те ийм санаандгүй зүйлсүүд гэдэг ч юм уу эсвэл ямарваа нэгэн алдаанаас болоод гэдэг ч ямарваа нэгэн байгууллага алдаа гаргаад танд амар их хэмжээний одоо бэлэгсэлт бүтээгдэхүүн бараан явуулдаг гэдэг ч юм уу те иймэрхүү зүйл тохиох юм л алдаа биш. Тэгээ энийг та би авах ёсгүй юм авчлаа гэж бодож болохгүй. Хорой ертөнцийн савсууд нь тань зөндөө олон гайхамшгуудыг явуулах болно. Та энийг яг хорой ертөнц сахиуснаас ирүүлж байгаа юм бэлэг юм байна, сэсэлт юм байна гэдгийг ойлгоод одооноос ойлгоод ингээд хүлээж авахтаа сайхан бэлэн байгаа. Тэр зүйл үрж ирэхэд нь айд сандрахгүйгээр сайхан тайвнаар тэр зүйлсийг таашаагаарай, ингээд таашаагаарай, аваарай, хүлээж аваарай тий. Өөр дээрээ байлгаарай, бити өөр хүнд ингээ өгж мөгөөрэй, бити буцаагаарай гэдэг зөвлөгөө орж ирж байна. Яагаад гэвэл зарим нэгэн зүйлсөө таны амьдралд үнэхээр том гой бэлгэсэлт орж ирнэ. Гайхамшгүй тохион хаанаас ороод ирчвэ гэмээр тий. Хин нэг алдаа гаргач удаа гэмээр ийм зүйлсөө тохиох болно. Тийм тохиолдолд ингээ заавал тэр авсан зүйлээ юу гэх тий том байгууллагаас санаандгүйгээр бүр хайг андуураа тань дээр юм аваачих юм бол та тэрийг заавал тэр буцааж очиж игээд өгөх гэдэг ч юм уу те ингэх шаардлагагүй шүү. Танд зориулсан зүйл муу юм шүү гэж хэлж байна. За эх сарын төлөв байдал бол ерөөхдөө та өөрийнхөө эмоцтойгоо өөрийнхөө би юу хүсэж байна, би юунд дуртай юм, юунд дургүй юм гэдгээ ерөөхдөө бол нэлээд сайн ялгах боломжийг өгөх сар байх болно. Үнэхээр чухал сар юм те. Тэгэхээр одоо ингээд ерөөхдөө нарах юм бол эх сард ерөөсөө үнэхээр хүчтэй шилжилтийн үе мөн байна. Үнэхээр хүчтэй шилжилтийн үе мөн байна. Маш нэлээд хэцүү нөхцөл байдлаас гарахад шаардлагатай шилжилтийн үе, шаардлагатай зүйлсүүд тохиож байгаа, шаардлагатай амралтууд тохиож байгаа, шаардлагатай анхааруулгууд тохиож байгаа. Ийм төрлийн сар байх нэ. За групп номер 1 уншлахын эхнийх нь хэсэг ингээд боллоо. Нэмэлт хэсэг дээр нь ажил санхүү хайр дурлалын харилцаа, хоорондын харилцаа, зүүн бэлэг чадварыг нь харж өгөх болно. За нэмэлтийг минь амар санагдаж байгаа. Тэгээ санхүү энерги цаг хугацаанд ч гэсэн цаг боломжийн ч гэсэн бүгдээрээ бэлэн байгаа бол нэмэлт дотор нь тань хандсан ариун их мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. Хэрвээ үгүй бол та миний бусад бичлэгүүдээс скроллдж аваад хамгийн татагдсныгаа сонсоорой. За тэгээ заавал миний бичлэгч гэлтгүй ер нь аль ч хамаагүй YouTube дээр байгаа гэдэг ч юм уу те. Ингээд хамгийн татагдж байгаа бичлэгийг олоод сонсох юм бол хизээ хин постлсон хамаарахгүйгээр сонсвол тэнцээ танд таарсан хамгийн хариу мэдээлэл байх юм аа. За харин нэмэлтийг мань авах гэж байгаа бол description ба comment хэсэг дээр группууд гэж бичсэн байгаа. Группийн яг ардаас нь нэмэлтийн холбоос энэ зэслээ бэлдээд өгсөн байгаа. Тэрэн дээр дараад л авахд маш хурдан аваад яг одоо үзэх юм шүү. За тэр дуудахгүй болцгоо. Баярлалаа. Групп номер 2 уншлаа да. Тавтай морил. За тань үнэхээр хөөрхөн зас болох Nemo буюу clownfish-ийг сонгосон байна. Nemo-гийн хүүхэлтэн гэнэ баахад гардаг байсан шүү дээ, тэ. Six of waves belong. Belong гэдэг нь болохоор ямарваа нэгэн зүйлд харьяалагдах, тэ. Гэр бүлтэй харьяалагдах, гэсэн дотноор харьяалагдах гэсэн утгатаар орчуулагддаг ийм хөзөр байна. За шууд утгаараа гэнэ шууд таны уншлагыг харъя. Яг одоогийн төлөв байдал нь ямар байдалтай байна вэ? Тэгээ энэ хөзрийн таны уншлагад ямар хамааралтай байна вэ? Бүгдээрээ харцгаая. Таны одоогийн байдал ямар байгааг хараад хажуугаас зөвлөгөө харж өгөх болно. Ace of Cups тушаарсан байна. Oh my god. Миний бүр зүрх өвдчихлөө. Арайгүй л үү дээ гэсэн чинь. За, вау. Групп номер 2 яна. Юу гараад ирв энэ чи? За дахиж 8-ын тоо, арслангийн тоо, арслангийн орд Venus. Яна, юу болсон бэ групп номер 2? Окей, за групп номер 2 та үнэхээр их шархалжээ. Хин нэг хүнд хайртай байхаа болжээ. Салжээ, тэ? Хин нэг үнэхээр таны үнэхээр чин сэтгэлээс таны гомдоосон байна. Үнэхээр шархлуулсан байна. Юунд ч шархлаагүй, тэ? Үнэхээр амьдрал үнэхээр сак байна.
Амьдрал бүр үнэхээр ингээд гоё яан те би ингээд их нэртэй нөхөртэй хайртай тэр надад хайртай ля гэж хүмүүс бол групп номер 2-ын хүмүүс биш ээ. Групп номер 2 амар шархалсан байна. Тэгээд дээрэс нь юм жаахан аимшигын зүйл тохиосон юм шиг. За гэхдээ тэр нэрглээ ороод яхаа бүгдээрээ хайр гэдэг зүйлд итгэлийг алдсан итгэлт тань халдсан хайр гэдэг зүйлд гой санагтахаа болсон. Тэг ингээд юм хайр гэдэг зүйлийг ер нь их сэжиглэх болсон, хардах болсон ийм энергиуд аюу хүчтэй илэрч байна. Тэг ерөөсө тухалж чадахгүй ингээд хүн чинь ингээд нэг өөрийнхөө биендээ ингээд нэг сайхан тухтай байгаа, нэг сэтгэл амгалан байгаа, оройдо Netflix үзэнгээ сайхан марууж видео суудаг гэдэг ч юм уу те. Нэг ийм нэг сайхан тухтай байдгийн штэ, тухтай байж чадахгүй байгаа харагдаж байна групп номер 2. Гэбо юу те? Гэбо гарч ирж байна. Амар хэм золиосны энерги байгаа харагдаж байна. Золиос тохиосон, золиосны би өөрөөсөө амар хэмээг өгсөн, айгүй хичээсэн байхад эргүүлээд тийм зүйл байсангүй гэдэг юм айгүй хүчтэй гомдлын энерги гарч ирж байна. За. Тэр нэбэл төзрийг харъя. Enlightenment moving forward. Ерөөсөө тэгээ нөхцөл байдлыг хойноо орхиж тавьж чадахгүй, аюу таны хүчтэйгээр шахлуулсан нөхцөл байдлыг та орхиж хайж явж чадахгүй ингээ банк бодогддог. Яг тэр ингээд муухай шархыг авсан мэдрэмжтэй ингээд гаццсан. Тэгээ энэ нөхцөл байдлынхаа талаар яг юу болсныг бас бүрэн ойлгохгүй байгаа тий. Яагаад ингэсэн, яагаад болоогүй, яагаад бүтээгүй, яагаад ингэж байгаа тий гэсэн юм муухай мэдрэмж тань авсан байна. Тэгэхээр танд энэ нөхцөл байдалд ангаахад юу хэрэгтэй байна вэ? Тэгэхээр зөвөр л нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй байна. За энэ чи юм болцсон юм биш үү? Ингэсэн биш үү? Юу болсныг тань тайлбарлаад өгөх хүн хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр би чадхаараа хичээ. Сахиустай хамтарч байгаа. Сахиусны энэ нөхцөл байдлыг танд юу гэж тайлбарлах вэ? Зөвлөгөөг нь харж өгье. За сайхан зөвлөгөөг нь харж өгье. Review, retrograde, 10th house authority. Окей, за нэмэлт тайлбарууд харъя. Жохон хүнд мэдээлэлүүд бас гарч ирж байна. Ингийн нэгэн хоёр хүн хүүхэд нэг гомдоогоо салсан гэхээс илүү жохон хүнд сэдв байж болцсохгүй байна. Learn. За энэ нөхцөл байдлаас сурах юм байхгүй гэдгийг юун дөрөнд сахиус нэлж байна. Энэ нөхцөл байдлаас сурах юм байхгүй. Энэ нөхцөл байдлаас сурах юм байхгүй. Энэ нөхцөл байдлаас одоо нэмж олж долоох юм байхгүй. Тэ энэ нөхцөл байдлыг ардаа орхихын тулд хайхын тулд тэ энэ нөхцөл байдлаас чөлөөлөгдөхийн тулд ойлгох шаардлага байхгүй, сурах шаардлага байхгүй. Яг уу хэцүү зүйл тохиолсны дараа бүгдээрээ тэр хэцүү зүйлээс ядарч нэг ганц сургаамж долоогоод ингээд олж долоох юм бол арай нэг жоохон сэтгэл амруулаад за тэгвэл ирээдүйдээ ийм алдаа гарахгүй хахад болох юм байна да гэд ингээд нэг бодмоор санагддаг та. Энэ нь дараа нь гэхдээ асуудал болдог. Энэ нь дараа нь та ингээд нэмж сэтгэлийн шархыг хайх гэдэг ч юм уу те энэ сэтлийг үсгдэг. Нөгөө нэг удаа амар хүчтэй шархнаасаа та за би шархалсныхаа ачаар сурсан да гэд ингээд бодчихлоор та дараагийн удаа сурах, сүнсээ хөгжүүлэх гэдэг зүйлийг дандаа хүчтэй шарах гэдэг зүйлтэй андуураад эхэлдэг болдог. Тэгээд одоо жишээлбэл та хоёрын ихэр төлтөөгөө нийлэх юм бол ихэр төллийн харилцаа чинь бүр юулайн сургаалаад байна шүү дээ, тэ. Юулайн сургаалаа, юулайн нэм сурдаг байна. Тэгэнгүүт ингээд юулайн нийл шархал байдаг болчдөг. Та нөгөө нэг сурахын тулд шархлах хэрэгтэй, шархнаас л хамгийн сайн сурдаг гэдэг юм ойлголттой байхлаар тэр нь л биелээд байдаг. Гэтэл сурна гэдэг чинь амархан байд юм аа, сурна гэдэг чинь ааш шаргалтай байд юм аа, хөгжөөнтэй хөхрөлтөөнтэй байд юм аа. Бодит үнэн бол тийм худлаагаас манифестлах гэсэн ятсан арга бол биш. Яг сурнаа, хөгжнөө ойлгоно гэдэг нь дандаа хөхрөлтөөнөөр орж ирд юм аа. Ааш шаргалаар орж ирд юм аа.
За тийм учраас жоох хүүхдүүд чи их юм дэггүй байд юм аа, хөхөрд юм аа, тий. Хөхөрдөө инээдий хүүхдүүд чинь тэгж сурд юм аа. Хүүхдүүдийн хамгийн том сургаал бол тэр юм аа, тий. Жохон томоогүй байх, дэггүй байх, хүүхд нэгэнтэй хам тоглох, Барбигаар тоглох гэдэг ч юм уу. Энд чи хүүхдүүд юм сураад байгаа байхгүй, энэ чи сурлагын байхгүй юу, тий. Тийм болохоор сургуулийн систем амар муу яагаад гэвэл хүүхдүүдийг бүр уйдаад сургадаг. Чи сурахгүй шүү дээ, юу ч сурахгүй шүү дээ, тий. За тэгээ дээрээс нь та хүч чадалтай гэдгийг сахиус нь үнэхээр сайн сануулж байна. Нэгт энийг шархнаас сурах юм байхгүй. Хоёрт та хүч чадалтай. Ямар ч нөхцөл байдал та хүч чадалтай. Та бол агуу. Та хүч чадалтай. Та бүхнийг чадна, бүхнийг давж дуулж чадна. Энэ нөхцөл байдал дээр та өөрийнхөө чадах зүйлсүүд дээр одоо анхаар. Амьдралдаа юу хийж чадах вэ, те? Юу ч одоо хийж чадахгүй юм шиг санагдсан байсан ч гэсэн одоо 5 сунаж бол 50 сунаах гэдэг ч юм уу, эсвэл 5 секунд планк хийх гэдэг ч юм уу, те хэрвээ сунаж чаддаггүй бол болно штэ. Тэгээ 0.37 сахиусантай гарч ирж байна. Тэгээ ингээд тэгж болно. За бас өөрийнхөө бодлыг хүчрхэгжүүлэх бясалгалуудыг хийж болно. Тэгээ амьсгалын дасгал хийж болно. Хүн ямар ч үед хүч чадалтай байдаг. Хамгийн хүч чадалтай байдаг. Тэр хүнийг давамгайлсан хүч чадалтай нөлөө тухайн хүний амьдралд байх ёсгүй бөгөөд байдаггүй, угаасаа байдаггүй. Тэгээ бусад хүмүүс яаж танаас илүү давамгай хүч чадалтай юм шиг, таныг голж чадах, таныг шархлуулж чадах хэмжээний хүч чадалтай юм шиг байдаггүй гэхэлэр анханасаа та үүнийг тийм байх боломжтой гэсэн юм бодлын алдааг тэгсэн үед л тийм зүйл тохиох боломжтой байдаг. Энийг бол одоо зүгээр л тавьж явуулах хэрэгтэй. Тэгээд энэ нөхцөл байдал та чаднаа, танд хийж чадах зүйлсүүд зөндөө байгаа. Тэрэн дээр л анхаараарай. Энэ хэцүү нөхцөл байдлаас сурах зүйл байхгүй юм а гэдэг зөвлөгөө гарч ирж байна. За энэ зөвлөгөө нь одоо энэ ингээ орох юм. Хэрвээ та энэ сэдвийн талаар нэмж сонсомоор байх юм бол минь бусад сахиусны зөвлөгөө гэсэн гарч ихтэй бичлэгнүүдийг олоод тэндээсээ скроллж аваад хамгийн татагдсныг нь сонсвол яг энэ нөхцөл байдал төр дэлгэрэнгүй уншлага олдох магадлал бол байгаа юм шүү. Гэтэ тийм сэтэл мэдрэмжэн төрөхгүй байвал тийм бичлэг хийгдэг байна. Тэгээ ирээдүйд би яг энэ нөхцөл байдалд таарсан бичлэг хийж өгөх болов уу гэж бодож байна, найдаж байна. За одоо эх сарынхын төлөө байдлыг нь хараад өгье. За групп номер 2 таны эх сард юу тохиох вэ? Ирээдүйд нь юу тохиох вэ? Эх сарын ерөнхий төлөв байдал. Эх сард тохиох шин зүйл. За эх сард энийг үзэр нисэж гарч ирж байна. King of Swords. Эх сард анхаарах боломжлох зүйл юу байх вэ? За гайхалтай шин зүйл дээр Ace of Cups гарч иржээ. Вау. За би нэмэлт тайлбаруудыг хараад тэгээ бас энэ хүзрүүд нь бүгдээрээ юм хөрхөн ногоон өнгөтэй байна. Эх сар тохиох зүйлсийн нэмэлт тайлбаруудыг нь харъя. За эх сарын төлөв. Oh my god. За Ace of Cups уны юм байна. Ace of Cups гарч ирээдсэн би хилчүүл арай л хүн хөөргсөн юм зүйл болчих байгаа гайхаад байсан чинь. Тэгэхээр хөөрхөр зүйл тохиох нэ. За анхаарах боломжлох зүйл. Йоо за. За эх сард та шинэ хүн хин нэг хүн дурлах болно. Хосын харилцаа сайхан цэцгэлж байгаа харагдаж байна эх сард. Сайхан хосын харилцааны тал дээр үнэхээр нааштай мэдээнүүд байгаа харагдаж байна. Гэтэ ийм үлгэрийн юм шиг бүх зүйл амархан тохионоо гэж харагдахгүй. Two of Wands доош харсан, Honor доош харсан, Star доош харсан байна тий. Тэгээ энэ зүйл, энэ хосын харилцааны зүйл ер нь цоошин зүйл ингэж гинэт гарч ирж байгаа гэж бол мэдрэгдэхгүй байна. Цоошин хүн гэдэг ч юм уу тий. Мэдрэгдэхгүй байна. Зүгээр та энийг хүн гэдэг ч юм уу эсвэл хэнийг хүн танд би чамд анханасаа л хайртай байсан, байн хайртай байсан гэж өөрийгөө илчилж болзошгүй эсвэл та хэнийг хүрээнийхэн хүнийг гэдэг ч юм уу те хүрээнийхэн хүндээ хайртай байсныг ухаарч болзошгүй эсвэл хүрээнийх нь хүн ихэр төлн байж гэдгийг ухаарч болзошгүй те ингээ ерөөсөө таны хажууд байсан үргэлжлээд ингээ хамт байж байгаа ийм нэг хүн те хайр дурлалын зүйл эхлэх ингээд сайхан өрн сууж байгаа бол харагдаж байна. Тэгээд тэр тухайн хүн дээр за энэ хүн л зөв хүн юм байна гэсэн баг мэдрэмж нэлээд хүчтэй төрж байгаа харагдаж байна. За тэгээд асуудал ингээд их юм бол энэ хүн дээр та жаахан имээсэн зүйл бол байна. За юу вэ энэ хүн чинь сайн хүн билүү муу хүн билүү гэдэг ингээ гайхсан тий.
энэ яг миний төрлийн хүн мөн үү биш үү, намайг хүндэлж чадах төрлийн хүн мөн үү биш үү гэсэн юм сэжүүрүүд жоохон байх болно. Ялангуяа шарх авцсан байгаа шүү дээ, жоохон шарх авцсан хайрыг зүйлийг сэжиглдэг болсон байхад бол энэ хүнийг бас та сэжиглэж байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүн анхандаа болохоор зүүн хүн шиг санагдахгүй. Тэгээ бас анхандаа энэ хинбэ гэдэг нь бол ил толт байхгүйгээр харагдаж байна, байхгүй байгаагаар харагдаж байна. За тэгээд бас эрэх сард энэ хүнээс нь өөр гадуур өөр бас нэг хэд хэдэн сонголтууд байх болно. Тэр хүмүүсүүд нь болохоор тэр дундаас нь шууд одоо бараг тантай суун мөн гэсэн юм арай хөөрсөн юм ярьж орж ирэх хүмүүс нөхцөл байдлууд бол байна. За хүм биш ажлын гэрээч хийж болно шүү дээ. Ийм шууд за одоороос ажлын юм өндөр цалин өгье гэдэг ч юм уу те. Ингээд шууд хүүхаа гэд ингээд тийм гэсэн юм хөөргсөн ийм мэдрэмжийг төрүүлсэн зүйлсүүд ирэх сар тохиох боломжтой. Энэ зүйлсээс та болгоомжтой байгаарай. Энэ яг зөв хүн, хайрын хүн гэдэг зүйлсүүд нь ер нь ингэж амар хөөргсөн хөөрөлтийн мэдрэмжийг төрүүлэхгүй таны жаахан сэжүүрийг хөдлөхийн үед бол хөдлөгнөө. Гэтэ энэ зүйл бол сайхан зүйл ах болно. Та сайхан хайр дурлал эхлүүлж байгаа харагдаж байна. Эхлүүлэх боломжтой байхаар харагдаж байна. Хүн дурлж байгаа, хүн таньдас дурлж байгаа харагдаж байна. Ийм сайхан mutual те хоёр талтай нэгэндээ дуртай юм сайхан харилцаа эхэлж болж байгаа харагдаж байна шүү ирэх сард. Тэгээ энэ зүйл удаан хугацаагаар нуугдсан байж те та анзаараагүй байсан байж гэдгийг ойлгож байгаа харагдаж байна. За өөр ирэх сард групп номер 2 юу тохиох уу? Тэгээ бүгдрээ нэмэлт хэсэг рүү оръё. Dreams. За тэгээ энэ хүнтэй холбоотой, энэ нөхцөл байдалтай холбоотой янз бүрийн зүүднүүд орж ирнэ. Гэхдээ та зүүдийг бити нөгөө юу ягаарай? Юу гэдэг вэ? Зүүдэндээ бити хитрхи итгээрэй. Яагаад гэвэл зүүд гэдэг нь зүгээр боловсруулалт төдий байх боломжтой тий. Одоо та энэ хайртай шинэ хүн орж ирж штэ. Та жоохон сэжиглэж байгаа хүн таны амьдралд орж ирээ. Та энд дурлаад, ингэ сэтгэл сайхан догтлоод ийм зүйл тохиох магадлал айгүй өндөртэй байна. Ирэх сард тэгэнгүүт та энэ хүн таны араар тавьж ийн гэж зүудэлдэг ч юм уу тий. Энэ хүн амар муу хүн байна гэж зүудэлдэг ч юм уу. Иймэрхүү муухай зүуднүүд тохиох боломжтой. Тэгээ зөвхөн энэ хүний талаар ч биш ер нь өөр зүйлсүүдийн талаар зөндөө муухай зүуднүүд зүудлэгдээд байвал энэ зүуднүүдийг та зүуд төдий чигээр нь хүлээж аваад өнгөрөөгөөрэй. За тэгээ хэрвээ чат GPT гэдэг ч юм уу AI энтрээс зүудний тайлал авах юм бол сэтгэл зүйн талаас нь тайлбарлаж байгаа тайлбарыг нь голцоо сонирхож үзээрэй. Тэгээ зүүд гэдэг нь зөвөр угаасаа таны дотроо тээж авч явж байгаа итгэл үнэмшлүүдийг зэгцэлж өгдөг үзэгдэл төдий байх боломжтой. Тэгээ хүний ордноосоос хамаарат те зүүд өөрт нь яаж өртө зөнтэй ирж гинүү эсвэл зүгээр боловсруулалт төдий ирж гинүү гэдгээс хамаарат өөр өдөг зөнтэй ямар ч зүүн байхгүй зүгээр л болдаан боловсруулалт хийдэг зүүд гэж байдаг. Тэгээ сон миний хувьд бол миний зүүд зөнтэй байдаггүй дандаа боловсруулалт төдий зүйлсүүд байдаг. Тийм учраас би зүүдний зүүн гэдгээр итгэдэггүй байсан. Гэхдээ астрологиос хамаараа зөнтэй зүүд зүтэлдэг хүмүүс бас тийм бэлэгтэй хүмүүс байдаг юм байлаа. Тий. За. Групп номер 2 уншлагын эхнийхэн хэсэг ингээ боллоо. Уншлагын нэмэлт хэсэг дээр нь болохоор хайр дурлалын амьдралыг нэлээд гүн харж өгье. Ирэх сард ямар байх нь вэ? Санхүү ажил карьерийг нь харж өгье. Тэгээд зүүн биелэг сүнснийх нь хөгжил нь ямар байх вэ гэдгийг нь хараад өгье. За. Хэрвээ нэмэлтийг аммаар санагдаж байгаа цаг хугацаа энерги санхүүн ч гэсэн бэлэн байгаа болвол нэмэлт хэсэг дээр нь танд зориулсан арвин мессеж байгаа гэсэн үг юм аа. Хэрвээ та өөр бичлэг үзмээр санагдаж байгаа бол сайхан YouTube-ийн бичлэгийн санал руу орж байгаад скроллж жагаад хамгийн татагдсан бичлэгээ үзэхэд болно. Тэгээ ерөөсөө цаглашгүй хин хизээ оруулсан хамаарахгүйгээр хамгийн татагдсан бичлэгээ үзэх юм бол үнэн байх юм шүү. Тэгээ надаас би яг ийм зорилгоор ийм арвин бичлэгтэй бичлэгийн сан чадхаараа босгож байгаа юм. Ямар ч хүн ингээ ороод ингээд мэдээлэл авчдаг тийм их хэмжээний бичлэг байх тусмаа л сайн. Учираас ийм бичлэгийн сан босгож байгаа. За нэмэлтийг минь авахар шийдсэн бол ингээд description ба comment хэсэг дээр группүүдийн зэкслэг бичсэн байгаа. Яг ард нь холбоос нь бэлэн байгаа шүү. Тэр холбоос дээр нь дараад шууд яг одоо аваад үзэх боломжтой юм аа. За тэгэхээр дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. За групп номер 3 уншлагадаа тавтай морил. За та Eight of Clouds буюу change direction гэдэг энэ үзрийг сонгосон байна. Чиглэлээ өөрчлөөрэй гэдэг зөвлөгөөтэй 3 ширхэг шуутай ийм хүзрийг сонгожээ. Тэгээд нар жаргаж явах шиг байна тийм. За энэ хүзэр нь ямар утгатай болоод энэ хүзрийг сонгосон бэ?
The Devil гарч ирж байна. Ямар амар юм бэ? Тэгээ ямар утгатай болоод энэ үзрийг та сонгосон байна харцгаая. За. Эхлээд таны яг одоогийн нөхцөл байдалд нь юу тохиож байна харцгаая. Групп номер 3 таны яг одоогийн нөхцөл байдалд юу тохиож байна? Ooh, 4 of Pentacles. 10 of Swords. Okay. За Astro Dice харцгаая. 5-ын тоо, охны орд, Mercury. За дахиад уншлага руу орохоос өмнө дахиад ганц тайлбар хармаар санагдаж байна. Ямар үзрэг тайлбар харах вэ? За astrology үзрэг харъя. Neptune. Intuition. За групп номер 3 та юугүй амьдралынхаа шинэ ертөнд шинэ төвшин рүү ороход бүр үнэхээр ойртсон байгаа харагдаж байна. Шинэ vortex буюу шинэ эргүүлэг гэж хүртэл зарим хүмүүс ярьдаг. Шинэ эргүүлэг рүү ороход үнэхээр ойртсон байна групп номер 3. За тэгээд яг энэ шинэ эргүүлэг яг шинэ төвшин амьдрал нь төвшөөх гэдэг гэсэн үг шүү дээ тий. Шал өөр болох гэдэг амьдрал нь орвонгоороо дээрдэх гэдэг байна. Дараагийн шат руу орох гэдэг байна. За гэхдээ яг энэхийн өмнө хамгийн хэцүү байдаг. Ингээ хамгийн хэцүү зүйлсүүд тохион, хамгийн их эсэргүүцлүүд тохион, хамгийн их ядарна тий. Хамгийн их өөрөө өөрийнхөө замдаа садаа болно. За групп номер 3 та хэрэг гадны зүйлсүүд л ингээ гадны нөлөөтэй зүйлсүүд тань садаа хийгээд байна. Амьдралаас нь усаад байна, боломжийг нь усаад байна гэдэг ч юм уу тий. Эсвэл зарим нэгэн зүйлсүүд айгүй үнэтэй байгаад байна, хитрхи энерги зарцуулах шаардлагатай байгаад байна. Тэр зүйлийг би болчвол миний амьдрал окей болох гэдэг энэ гэж бодож ивэл дандаа худлаа бодлоод. Энэ нь ерөөсөө та төвшин ахихын өмнө нь ингээд жоохон айж байгаа үзэгдэл. Одоо юу гэнтэй эхнэр нөхөр хоёр ингээд суухгаад хормоо их гिचлээ гэж үдэг. Тэгээд яг хормынх нь өмнөх өдөр нь эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу за хоёулаа ер нь болох уу хоёулаа сүүлийн 6 сарын турш төлөвлөсөн энэ хормоо болоо зүгээр л болчих тэхүү гэдэг ингээд тийм үнэхээр ядраад үнэхээр ингээд тийм ингээд мэдрэлээ алдах гэдэг үнэхээр нэг хэцүүддэг үе байдаг шүү дээ. Яг нэг том зүйл тохиох юм нь за ер нь болох уу гэдэг ингээд жоо сандардаг. Шал дими юм хийгээд байна уу ингээд сандардаг. Ийм үе дээр та яг одоо ирсэн байгаа байдалтай харагдаж байна. За тийм ирээдүй бол үнэхээр гоё харагдаж байна. Үнэхээр сайхан харагдаж байна. Гэхдээ таны зүн бэлэг дотоод амар амгалан эдэр бол жоохон haywire гэдэг шүү дээ. Жоохон сэнсэрсэн байна. Жоохон хэцүүдсэн байгаа харагдаж байна. Гэтэ энэ бол окей. Яг төвшөөх юм угаасаа энэ л тохиодог. Энэ бол окей. It's okay. Бити санаа зов. За. Одоо зөвлөгөөг нь харж өгье. Та энэ нөхцөл байдал дээр тэгээ сайхан зугаатай хандмаарай. Зугаатай, жоохон тайван, жоохон fun, жоохон бараг дэггүй хандвал зүгээр юм. Гэтэ та тэгэх зөвшөөрлийг өөртөө өгөхгүй хитрхи нарийн ямбаа байсаар хагаад ингээ бас жоохон өөрийгөө ядрааж байгаа. Айгу тархины бодлын төвшөнд ингээ өөрийгөө бүр үнэхээр ядраасан байгаа энэ дэр бас харагдаж байна. Жоохон зугаатай дэггүй баймаар байна. Тэг ингээ сайхан стресс мэсрээ сэгсрээд гаргацдаг юм шиг те. Тийм байдалтай байвал зүгээр. За гэхдээ яг сахиуснаас нэрх зөвлөгөө нь харин ямар зөвлөгөө өгмөр вэ? Productivity үр бүтээлтэй байх. Dreams. Сайн унт амар тий. Яг иймэрхүүгээр амрах үнэхээр чухал. Амрах, унтах айгүй чухал гэдэг. Metamorphosis. За тэгээ та өөрийнхөө амьдралынхаа хувирлыг битгий чангаа. Та хувирах гэж байгаа угаасаа мэдчихэж болцсошгүй тий. Тэгээд хувирахын тулд би илүү ангаах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Эсвэл илүү хичээх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Ингэж битгий чангаа. Хувирал evolutes тэгээд амьдрал нь дараагийн шаттай орно гэдэг нь нэг мэтгэл болцсон байдаг зүйл ингээ хүн чангааж болох
чангаажиж болгодод зүйл бол биш юм аа. Ингээд чангааж контролжиж болгодод зүйл биш юм аа. Ингээд нэг мэтгэл төвшөө агцсан ингээд эргээ харахад өө би чинь тэдэн сарын өмнө эсвэл тэдэн жилийн өмнө чи ийм байсан. Одоо бодох нь илүү дээрдсэн байж тэгэл нэг мэтгэл болцсон байдаг шүү дээ, тий. Тэгэхээр энийг аягүй чөлөөтэй хийх хэрэгтэй байхгүй. Чөлөөтэй дэггүй султэй бие сул тавьж хийх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй та жоохон чангаагаад байна. За тэгээ энэ тал дээр зөвлөгөө гэдэг юм бол зөвхөн ууртахаа зөвлөлтөл анхаар. Ууртахаа зүйл ба өдөр тутмынхаа амьдрал ба маргааш нөгөөдрийнхаа хийх зүйлсүүдээ ингээл анхаарал явжээ. Тэгэд энэ анхаарч явахдаа энэ зүйлсийгээ сайхан хөнгөн таашаалтайгаар ингээд аль болох хөнгөнөөр ингээд яг ингээд нэг цэцгнээс нөгөө цэцгэр ингээд ингээд нэсээ явж байгаа жижигхэн хөөрхөн бандгар зөгийн шиг бай гэсэн зөвлөгөө орж ирж байна. Тэгээ таны зүүд, таны нойр гэдэг зүйл хамаг хүнд ажлыг хийнэ. Тэгээ энэ ангаалтын явцын, энэ хувирлын явцын хамаг хүнд ажлыг таны зүүд нойр хийж өгнө. Тэгэхээр нойроо сайн ав. Тэгээ танд унтж байхад ингээ аягүй хэцүү зөөрмөглж унтдаг гэдэг ч юм уу. Ийм зүйл тохиолдож болцсохгүй. Энэ бол окей. Сайн дуг хий, сайн унт. Тэгээд нойр унтаад ханахгүй байгаа юм шиг санагдаад энэс л одоо бохимдчихж болцсохгүй. Окей. Зүгээр сайн унтаад зүгээр хамаг хүнд ажлыг нойрондоо даатахаа гэж зөвлөж байна. За эцсийн нэг зөвлөгөө хараад тэгээ эх сарын төлөвлөлтөнд орцгоё. Групп номер 3 эцсийн нэг зөвлөгөө юу? The Hermit тийм дотоод аялал явагдаж байгаа юм а. Дотоод аяллыг дотоод орн орхоо. Тэгээ дотоод аялал явагдаж байхдаа нэг гаднаас нь чангаагаад гаднаас нь зулгаагаад ах шаардлага байхгүй. Өөртөө жоохон итгээ, өөрийнхөө дотоод ертөнц зөөрийн даалт хумсартай жоохон итгээ, итгэл найдвартай байгаад ингээ өөрийнхөө мөрөө жоохон суллаа тийм. Та энэ бүх зүйлсийн энэ их ангаалтын, энэ их амьдралын хувирлын ачааллыг өөрийнхөө бол энэ арай л дэндүү том ачааллах болно. Таны бие даалт хумсар сэтгэл нойр гэдэг энэ би физиолог нь өөрөө зохицуулж байгаа зүйлийг та очиж ингээд контролдод нэгээр ингээд те ингээд чангаагаад байх шаардлага их ингэлэр чи амар ядарнаа үүрж дийлэхгүй их хариуцлагыг өөрөө яваад байна те ингээд үүрсээр ингээд бууралцсан хүн шиг зурагтай зураглал байна шүү дээ. Тэгээ эморо депрессдэх шаардлагатай бол окей тийг гэдэг өдөржин юу ч хийхгүй ингээд марууж идэх суумаар байвал те кино үзээд байвал марууж идэх суумаар байвал окей тийг зүгээрээ окей. Ер нь жоохон хөнгөн хандах хэрэгтэй байна. Ингээд чангаахаа байх хэрэгтэй байна. Талхлаар юм ингээд чангаагаад окей байх гал хичээгээд байж болцсохгүй тийм. Тэг шаардлага юм аа гэдэг зөвлөгөө гарч ирлээ. За тэгээ та хоёроо энэ сэдв дээр илүү нэмж сонсомоор байвал та сахиусны зөвлөгөө гэсэн гарчигтай бичлэгүүд рүү маань ороод тэг заавал миний ч бичлэг авах шаардлага байхгүй. Сахиусны зөвлөгөөд бичлэг рүү ороод хидээ хизээ ямар огноогоор постлсон үл хамааран хамгийн татагдаж буйг нь сонсох юм бол хамгийн их мэдээллийн талаар дэлгэрэнгүй байх юм шүү. За бас тийм шалтгаанаар бичлэгийн саныг аривжуулахыг хүсэж байгаа. Тэгээ ингээд ямар ч бүхэл талын зөвлөгөө байлгахыг хүсэж байгаа үүднээс их хэмжээний бичлэгийг хийхийг хүсэж байгаа. Энэ сувг дээрээ. За групп номер 3 тэгэхээр эрэх сархан төлөвлөгөө нь оръё. Төлөвлөгөө гинэ. За групп номер 3-ын эрэх сарын төлөв байдал нь ямар байх вэ? Ирэх сард амьдралд нь орж ирэх шинэ гоё зүйл яах вэ? Юу болоод байна? За ирэхэд нь харъя. Page of Cups час юм үзмүүд гарч ирсэн байна. За ирэх сард групп номер 3 амьдралд нь орж ирэх шинэ гоё зүйл юу байх вэ? Nice. King of Pentacles. We want to see that. За. Ирэх сард групп номерын 3-ын амьдралтай анхаарах болгоомжлох зүйл юу байх вэ? Ten of Pentacles. За. Окей. За. Ирэх сард ямар ч хэлээс орж ирэх хамгийн гоё мэдээ бол та санхүүгээр хангалуун байх болно гэж харагдаж байна. Үнэхээр санхүү материалын зүйлсээр сайхан хангалуун байх болно. Гоё аюулгүй сейф байх болно. Хангагдсан байх болно. Хорон ертөнд таныг хангаж өгөх болно. Энэ тал дээр та яг одоо санаа зовж байгаа бол санаа зовх шаардлага энэ ирэх сард окей байх болно. За бүр ингээд та авахыг хүсэж байгаа бүх зүйлээ авахгүй байж болно. Гэхдээ авах шаардлагатай, төлөх шаардлагатай төлбөрүүд бол бүгднийг нь төлсөн байх болно. Окей байх болно. Тэгээ тодорхой хэмжээнд өөрийнхөө ажил хийж байгаа зүйлс, карьер гэдэг зүйлсүүдтэй тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байх болно гэж харагдаж байна.
За эх сард анхаарах зүйл болохоор алстай удаан хугацаагаар хийж чадахгүй, удаан хугацаагаар авч явж чадахгүй, өргөжлүүлж чадахгүй гэж байгаа зүйлсүүдээс болгоомжтойгоор энэ зүйлсүүдийг ер нь одооноос ургуулад хэрэггүй, энерги зарцуулаад хэрэггүй тий. Ямарваа нэгэн зүйлийг бүтээх гээд болгох гээд ингээд хүн айгүй юм богинохон хугацаанд л ашиг өгдөг юм. Тэгсэр нэг хүнийг амар ядраагаад дуусгадаг иймэрхүү зүйлс хийх гээд байдаг шүү дээ тий. Тэгэх хэрэггүй шүү, ингээд бүр амар араас нь хөөцөлж зохицуулаад өөрийгөө яаж иж байгаа л өөрийгөө шахаад болгочих гэсэн иймэрхүү зүйлс ер нь бол дэмий. Алстаа энийг өргөжлүүлээд байн хийж чадах уу? Хэрвээ чадна гэвэл окей. Хэрвээ чадахгүй гэвэл одооноос битгий эхлүүлээ. Энэ зүйл дээр анхаарах нь. За ерөнхий төлөв нь болохоор та жам буруугаар ойлгогдсон гэдэг ч юм уу те, ингээд жоохон өөрийгөө хангалуун бусаар мэдэрсэн мэдрэмж жоохон давмгай байхаар харагдаж байна. Энэ дээр нь би сайхан нэмэлт мэдээллийг хараад өгье. Ямар учиртай мэдрэмж вэ? Юу болоод байна вэ? Эх сарын төлөв нь яагаад ийм байна вэ? Respect. Хөндлөл. Respect your relationships. За энэ үзрээр харахгүй. Өөр үзрээр харж өгье. Энийхэн тайлбарыг нь. Moon perception. Окей. За зарим нэгэн зүйлийг тавьж явуулах гэдэг үг байдаг да. Зарим нэгэн зүйлийг тавьж явуулах хэрэгтэй. Тавьж явуулах шаардлагатай. Заавал бүх хүнд ойлгогдох, таалагдах шаардлага байхгүй энэ үг байдаг да. Энийг жоохон энэ үгсийг жоохон өнгөцхөн сонсох юм бол ингээ айгу залхуу хүний ч үг юм шиг санагддаг тий. Гэхдээ эх сард яг энэ үгний утга таны амьдралд яг үгнийхээ мөн утгаараа тий жинхэнэ утгаараа зөнхлөх болно. Та үнэхээр хүн болгон таалагдах шаардлага байхгүй. Тэгээ хүн болгон таныг ойлгох шаардлага байхгүй. Гэхдээ хүн болгоныг хүндлэх шаардлагатай, хүн болгон бас таныг хүндлэх шаардлагатай. Ийм шаардлага бол байгаа гэдгийг ойлгох болно. Энэ тал дээр холбоотой сургаалууд тохиох нь байна. За тэгээд энийг ойлгосноор, энэ зүйл зөнхөлсноор та бүр үнэхээр ийм дотоод хүч чадал ихтэй, алсын хараа ихтэй ийм айгүй хүчтэй зүн бэлэгч гэдэг ч юм уу те. Үнэхээр хүчтэй зүн бэлэгч, үнэхээр өөрийнхөө авиас бэлэг дээрээ гэж юм хүчтэй суусан, суурилсан ийм хүн болох. Энэ занал сургаалынхаа нэг хэсэг юм а. Тэр нь болохоор ингээд жоохон буруугаар ойлгогдох, хүмүүс ойлгохгүй байх, хүмүүс таныг ойлгохгүй байх, та бусдыг ойлгохгүй байх. Тэгээ энийг хүлээн зөвшөөрөх, гол нь энийг хүлээн зөвшөөрөх. Хүмүүс чинь нэгнийгаа бүгд ойлгодог байх шаардлагагүй байхгүй гэдэг энийг зөв хүлээн зөвшөөрдөг болох хэрэгтэй. Ийм төлөв бол эх сард нь харагдаж байна. За эх сард нь тохиох зүйлсүүд дээр дахиад жоохон мэдээлэл харъя. Өөр юу тохиох вэ эх сард нь? Тэгээ бүгдээрээ нэмэлт рүүгээ оръё. 13:31 скорсны харагдлаа. 3 of Wands. Илүүдэл хүн. Oh my god. Юу юу гараад ирвэ би юу сугалж ба. Oh my god. Capricorn Yana. Яна, oh my god. За групп номер 3 таны амьдралд шууд утгаараа нэг материал ордын амар илүү хүн байна. Байх болно. Эх сард гэх материал ордын хүн амар илүү орж ирнэ. Эх сард үнэхээр илүүд нь амар токсик хүн, айгуу дэмий хүн, таны хүслийг биелүүлж чадахгүй, таны хүсэл мөрөөдөлтөд нийцэхгүй энэ амар дэмий хүн, энэ хүний зүгээр бойл орхи хоолд тийм. Энэ хүн экс ч уулзахгүй, шинэ хүн ч уулзахгүй, ажлын хүн ч уулзахгүй, юу ч болцсохгүй. За бусад хүмүүсийн хувьд болвол заавал материал орд гэлтгүй амар чангаасан, контролдсон ингэдэг байхгүй юу, заавал ингэх ёстой байхгүй юу гэсэн ийм илүү хүмүүс таны амьдралд байх болно. Ингээд ийм чангаасан зуурсан, чи чадахгүй штэ, болдоггүй байхгүй, амжилтанд хүрэх ийм замналаар яваад амжилтанд хүрэхгүй штэ л гэл тэгсэн те. Ингээд амар бодол үзбэл айгуу тулгсан. Тэгээд бүх юм ингээд амар сөргөөр харсан, болохгүй л гэсэн юм үзэл бодолтой ингээд ийм хүмүүс ингээд 3 дахь хүн болоод айгүй илүү таны амьдралд айгүй илүүдэж орж ирнэ. Энэ хүмүүсийг та
Энэ хүмүүстээр та хийлэг зар тавих хэрэгтэй. Энэ хүмүүс танд юуг сургах гэж оролдох вэ гэхлээр таны дотоод ийм хоол илүү юм а гэдгийг сурах гэж оролдох болно. Таны дотор өөртөө ингэж хэлдэг хоолой байгаа гэсэн үг. Өөрийгөө ингэж амар контролдог, чангаадаг. За ийм тийм ч юм гэж байх юм димэн штэ, болохгүй штэ, бүтэхгүй штэ гэл те. Айгүй ингэж бүтэхгүй талаас нь хардаг ийм дуулаа таны дотор байгаа учраас эргсаар таны амьдралд тэр таны дотоод энэ сөрөг дуу хоолойг бэлэгдсэн юм сөрөг санаагачин хүмүүс таны амьдралд орж ирэх болно. Энэ хүмүүсийг зүгээр л болох хэрэгтэй хэлхээсгээрээ тавиад болох хэрэгтэй гэсэн зөвлөгөө гарч ирлээ. За тийм байна. Тэгэхээр ингээд төлөв байдлынхаа эхнийх нь хэсэг ингээд сайхан боллоо. Хэрвээ та манай нэмэлтийг минах юм бол нэмэлт хэсэг дээр нь хайр дурлал, эрэх сард хайр дурлалын дурлалгасан амьдрал ямар ахаа гэдгийг харж өгнө. Ажил карьер санхүү ямар ахаа гэдгийг харж өгнө. Зүүн бэлэг, сүнснийх нь хөгжил, сахиусны харилцаа нь ямар ах вэ гэдгийг харж өгнө. За ингэснээрээ сайхан эрэх сарын төлөв нь ямар ах үед нь бүхий л талаас нь харж өгөө дуусч байгаамаа. За нэмэлтийг авах тал дээр та хүсэл мэдрэмжинж байгаа, санхүү цаг хугацаа зааванж байгаа болвол нэмэлт хэсэг дээр таньсан арвин их мэдээлэл байгаа гэсэн үг юм аа. Хэрвээ та өөр бичлэг сонсомоор байгаа болвол бичлэгийн санаас миний бичлэгийн санаж бай те өөр зүгээр YouTube дээр хамаагүй бичлэг байсан ч болно. Сайхан скролдож харж агаад хамгийн татагдсан бичлэгээ сонсох юм бол тэнцээ тань зэрээс хамгийн их арвин мэдээлэл байх юм шүү. Тэгээд үүн дээр он цаг хамаарахгүй байх юм аа. За нэмэлтийг минь авах гэж байгаа бол доор группүүдийн сайхан жагсаа бичсэн байгаа. Тэрнийх нь яг хойноос нь нэмэлтийг нь авах холбоос нь сайхан зэгцтэй бэлдээд өгсөн байгаа. Тэрэн дээрээ дараад аваад яг одоо шууд үзэх боломжтой юм шүү. За баярлалаа, туандахгүй болзъя.